Та бүхэн сайн байцгаана уу? Миний сувгийг даган сонсож, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Энэ удаад би Бүрлгүүл Увсан багшийн цагийн хүртний хичээлийг та бүхэнд орчуулан хүргэж байна. За, өнөөдрийг хүртэл онлайнаар бид эцэг дандрын бүх эцэг дандрын аймгийн хаан Гөхья Самажа, за бүх эх дандрын аймгийн хаан Чакра Самбара тантрын ёсыг та бүхэн танилцуулсан. За тэгээд Наровагийн 6 йогоос мөн зах зухаас нь төлөвлөсөн зөгчөнгийн сургаал зэргийг та бүхэн судалсан байгаа. Энэ удаад би та бүхэнд цагийн хүртний сургаалыг танилцуулж байгаадаа маш их баяртай байна. За ингээд Наровагийн 6 йог бол тантрын ёсны бүх сургаалуудын ингээ шимийг хураасан ийм төгсгөлийн дадлагууд юм аа. За тэгэхээр тэр талаар бол бид тодруулж ярихгүй, бид өөр тантрын ёснуудыг судалж байгаа. За дээд амгаланд нөөцийн хурангуй Хэвазар зэрэг дандрын ёснууд нь нийтлэг чанарууд байдаг. Тэд хэдийгээр өөр дандрын ёс боловч тэдэнд ийм нийтлэг нэгэн зүйл бол бий. Тэдэнд нийтлэг талууд байдаг бол харин цагийн хүртний сургаал тэднээс маш өвөрмөц. Дадлагын хувьд ер нь арга зам тэр хэрэгжилж байгаа үг хэллэг бүх юмороо ер нь маш өвөрмөц ийм бусдаас ялгамжаатай сургаал юм аа. Тэгэхээр цагийн хүртний сургаалд бусдад энэ мэдлэгийг олгох ийм өвөрмөц арга, өвөрмөц үг хэллэг, өвөрмөц дадлагын систем байдгаа гэж хэлж болно. Миний хувьд би олон жилийн өмнө цагийн хүртний сургаалыг нэлээд судалж маш олон зүйл суралцж байсан. Тэгэхдээ бас энэ дадлагыг хийлгүй би маш олон жил болчихжээ. Тиймээс энэ хичээлийг та бүхэнд тавихын тулд би бодож, дахин бодож, багсах зүйлийг уншиж, судалж ингэж бясалгах шаардлага гарсан. За тэгээд энэ явцдаа би өөрийнхөө мэддэг зүйлийг сэргээ санаж мөн хажуугаар нь мэдхгүй зүйлүүдээ мэдэж авсан. За энэ хичээлд өнөөдөр шинээр ирж байгаа анх удаа сонсож байгаа хүн байж болох учраас 2-3 минутыг би буддизмын танилцуулга хийхэд зориулаад тэгээд бас нэг 2-3 минутыг би тантрын ёс гэж юу болохыг тайлбарлахад зарцуулъя. За тэгсний дараагаар бид цагийн хүртний сургаалыг тайлбарлах хичээлдээ орноо. За ингээд урд нь би олон удаа хэлж ирсэн ёсоор буддизмд Ж, Лам, Ди, Сүм гэж суур, заммар, үр дүн гэж 3 зүйл яригддаг. За Ж гэдэг нь суур, Лам гэдэг нь заммар, Жив гэдэг нь үр дүн гэсэн утгатай. Энэ бол буддизмын 3 тулгуур багна байна шүү дээ. За ингээ буддизмын суур нь юу юм бэ гэхээр байгаль. Буддизмын заммар нь бид буюу бидний сэтгэл. За ингээд хүрх үр дүн нь бид байгальтайгаа бүрэн эвцэлдэж ийм нэгдмэл нэгэн зүйл болохыг хэлж байгаамаа. Бид байгальтай ингэж бүрэн төгс эвцэл зохицолтойгоор нэгдэж салшгүй нэгэн зүйл болохыг бид гитлэхүй гэгээр л гэж нэрлэдэг. Тэгэхээр бидний энэ зовоод байгаагийн бүх шалтгаан нь үнний мөн чанарыг таниагүйгээс тэр муухгаас болж гинэ гэж буддизмд үздэг. Тийм болохоор л ерөөсөө үнний мөн чанарыг үннээр нь ойлгох нь энэ зовлонгоос салах цорын ганц арга болчиход байгаа. За буддизмын суурь нь
харьцангуй үнэн ба туйлын үнэн гэсэн ийм хоёр мөн чанартай. Буддизмын суурь нь бол байгаль юм а гэж би түрүү хэлсэн. Энэ байгаль чинь өөрөө хоёр ийм мөн чанартай байна. За нэг нь бол одоо харьцангуй мөн чанар, нэг нь туйлын мөн чанар. Тэгэхээр энийг нэг юмны энэ ил харагдах байдал, даалн нуугдсан байдал гэж үзэж бас болно. Энэ ингээ хоёр үгээр хэлчихэж байгаа учраас энэ хоёр зүйл гэж бид бодоод байгаа. Гэтэл энэ харьцангуй үнэн, туйлын үнэн гэдэг чинь нэгэн зүйлийг хэлж байгаа. Зүгээр нэг нь бол үзэгдэх байдал нь, нөгөөх нь үнэн мөн чанарыг нь хэлж байгаа гэж ойлгоно. За тэр далд байж байгаа нуугдмал мөн чанарыг нь бид хуусан чанар гэж нэрлээд илэрхий төвшөнд бидэнд харагдж байгаа энэ ил байгаа мөн чанарыг нь бид шүтэн барилтлага гэж нэрлэж байгаа. Тэгэхээр одоо энэ хуусан чанарын одоо мөн чанар нь шүтэн барилтлага. Шүтэн барилтлагын мөн чанар нь хуусан чанар. Энэ чинь нэг юмны хоёр тал байхгүй. Яг л халуун гал гэдэг шиг. Биднээс одоо халуун гал гэдэг ийм хоёр үг хэрэглэчихээр энэ хоёр зүйл байна гэж бодоод байдаг. Бидний сэтгэлд ийм хоёр төрлийн зураглал үүсээд тэрнээсээ болоод бид хоёр зүйл байна гэсэн ойлголт аваад байдаг. Тэгвэл үнэн чанартай халуун гал хоёр бол нэгэн мөн чанарыг хэлдэг. Тэрнтэй яг адилхан шүтэн барилтлага хуусан чанар хоёр нэгэн зүйлийн хоёр тал юм а. Нэг зоосны хоёр тал гэж ойлгоно. За ийм хоёр үнэн байгаа учраас бидэнд одоо зам ба унаа гэсэн хоёр зүйл гарч ирдэг. За тэгэхээр зам нь бол бэлэг бэлгүүн, унаа нь энэрл нэгүсэл. Хоёр үнэнд суурилж байгаа учраас бидэнд ийм хоёр төрлийн дадлагыг замаа болгох шаардлагатай болдог байна. Туйлын үнэнтэй уялдуулаад бидэнд тэр хуусан чанарыг онсон бэлэг бэлгүүнийг дадуулах хэрэгтэй байна. Харьцангуй үнэнтэй уялдуулаад бидэнд энэрл нэгүслийн дадлага хэрэгтэй байна. За ингээ мэдээж бид үнэхэрийн шүтэн барилдаж оршиж байгаа юм бол бид энэрл нэгүслийг дадуулахаас гарцаа байхгүй. За ингээд энэрл нэгүсэл гэд ярихаар Бурхан багш энийг заасан учраас бид энэрл нэгүслийг дадуулж байгаа юм биш ээ. Далаа багш хэлсэн учраас бид энэрл нэгүслийг дадуулж байгаа юм биш ээ. Эсвэл лам багш маань хэлсэн учраас, эсвэл бүрлгүүл увсан багш хэлсэн учраас бид энийг дадуулаад байгаа юм биш. За энэрл нэгүслийг дадуулна гэдэг бидэнд одоо сайхан санаа санагдсан учраас, эсвэл энийг дадуулах нь их сонирхолтой байгаа учраас бид дадуулж байгаа юм биш ээ. Энэ бол одоо орчин цагийн хэлэнд энэ факт штэ гэж бид ярьдаг штэ. Энэ бол факт шүү дээ гэдэг шиг хэрвээ бид үнэхэрийн нэг нэгнээсээ шалтгаалan нэг нэгэндээ дулдуйдаж ингэж оршиж байгаа юм бол энэрл нэгүслийг гарцаа байхгүй дадуулна гэдэг штэ. Та дуртай байна уу, дургүй байна уу ялгаагүй. Та хүсэж гин үү, хүссээгүй юу ялгаагүй. Энэ бол факт. Яагаад гэвэл бидний түрүүчийн ярьсан хоёр үнэн байна штэ. Тэр чин бол ерөөсөө ямар ч нөхцөл болзолгүй ийм хоёр үнэн байхгүй. Хичнээн гадаад нөхцөл байдал өөрчлөгдөд энэ хоёр бол өөрчлөгдөшгүй юм аа. Нөхцөл болзолгүй үргэлж одоо өөрчлөгдөшгүй ийм зүйл юм аа. Тэгвэл одоо нөхцөлтмөл байдал гэж бидэнд байна штэ. Жишээлбэл одоо юу гэдгийг алин бол бүөрөнхий, банан бол ийм гонцгой ийм хэлбэртэй. Энэ чинь нөхцөлтмөл байдал байхгүй юу? Хэрвээ бид хүсэх юм бол энэний хэлбэрийг өөрчилж болно. Хэлбэрийг өөрчлөөд ургуулсан ч бас болно. За тэгээ бананы өнгө, алимны өнгө энэ ч ихсэн нөхцөлтмөл байдал. Энийг бид нөхцөлийг өөрчлөх юм бол өнгийн ч өөрчлөөд ургуулж бас болно. Энэ чинь тэгэхээр тийм өөрчлөгдөшгүй сте яагаад ч өөрчлөгдөшгүй тийм зүйл биш байгааз. За тэгээд энэ алим бол улаан өнгөтэй, ингээд бүөрөнхий хэлбэртэй, банан бол шар өнгөтэй, ийм гонцгой хэлбэртэй, байглаасаа ийм гэж бид ярьдаг. Тийм энэ бол байглаасаа ийм. Тэгтэл эн чинь
нөхцөлдмөл байдал юм аа. За тэгэхээр нөхцөлийг нь өөрчилснөөр бид энэ өнгө хэлбэрийг ч гэсэн өөрчилж болно гэсэн үг. Тийм учраас энэрл нэгүслийг дадуулна гэдэг маань байгалийн эсрэг явдал, байгалыг сөрөөд явж байгаа явдал юусоо биш юм. Тэгээд эн чинь одоо байгалийн мөн чанарыг таниагүй тэр мунхаг зүйл бол мөн биш юм аа. За ингээ буддизмын суурь нь хоёр үнэнд суурлаад хоёр дадлагыг замаа болгоод бид хоёр үр дүнд хүрнэ гэж ярьдаг. Энэ бол Бурхны хоёр лагшин болно, дүрс лагшин болон номын лагшин хэлж байгаамаа. За нөгөө нэг дадлага нь энэ бэлэг оюун гэж байгаа. Энэ бэлэг оюун бол одоо тэр бие үгийн хоосныг онсон бэлэг оюуныг хэлж байгаа. Тэгэхээр хэн энийг гаргаж ирсэн? Хэн энийг энэ бол хамгийн сайн бэлэг оюун инэ гэж энэ шийдвэрийг хэн гаргасан юм бэ гэж асуух юм бол Бурхан ч заасан учраас ингэж байгаа юм биш. Хэн ч хэлсэн учраас ийм байгаа юм биш. Энэ бол байгалийн үнэн мөн чанар бол угтаа хоосон юм аа. Хоосон гэдгээр юун тэгвэл хоосон юм гэхээр өөрөөсөө бүтсэн зүйл нэгэхэн ч үгүй гэдгээрээ хоосон юм аа. Бие дааж бүтсэн зүйлээр хоосон юм аа. За тийм учраас бид одоо буддизмд энэрл нэгүсэл гэж ойлгоход маш амархан, гэхдээ дадуулахад маш амаргүй. Харин хуусан чанарыг ойлгоно гэдэг маш амаргүй боловч ойлгоцсон цагт энийг дадуулах тийм хэцүүгүй байдаг байна гэж хэлдэг. За одоо та ингэж хэлнэ шүү дээ. За тэгээ энэ хоосон чанар нөгөөх нь одоо энэрл нэгүсэл. За энэ хоёрыг дадуулчлаа. Тэгээд юу гэж? Юунд хүрэх юм гүрч? Тэгвэл энэ хүрэх үр дүн нь та төгс бие, төгс сэтгэлийг олно гэж ойлгож байна. Энэ одоо яг номын хэлээр биш зүгээр энэ маш ерөнхий байдлаар та бүхэнд хэлж байгаа юм шүү. Нэг үгээр хэлвэл энэрл нэгүслийн дадлагаар бид төгс биеийг олоод хуусан чанарыг онсон бэлэг үлгүүнээр бид сэтгэлийн тэр төгс төгөлдөр байдалд хүрэх юм аа. Энэхүү төгс бие, төгс сэтгэлийг эрхшээсэн нэгнийг л бид Будда буюу Бурхан гэж нэрлэдэг юм штэ. За энийг төвдөр санжэ гэдэг. Сан гэдэг нь чөлөөлөгдсөн, жаа гэдэг нь сэрсэн гэсэн утгатай. Төгс биеийг олохыг бид та чөлөөлөгдлөө гэж, төгс сэтгэлийг олохыг бид та сэрлээ гэж нэрлэдэг бахнэ. За энэ бол гэгэрл юм аа. За ингээд Бурхан болно гэдэг маань бие нь хизээч дахиж төрөхгүй, сэтгэл нь хизээч дахиж өөхөхгүй гэсэн үг. За энэ Бурханы төгс бие, төгс лагшинг олохын тулд тэгвэл бидэнд тарины ёсыг дадуулах хэрэгтэй. Бидэнд тарины ёсыг судлах шаардлагатай байна. За тэгвэл одоо бидэнд энд байгаа чи юу юм бэ гэж та асууж магадгүй. Бидэнд байж байгаа энэ бие, бидэнд байж байгаа энэ сэтгэл бол 100% үүлийн эрхэнд оршиж байна. Бидний энэ бие гэдэг бидний хүссэн зүйлийг тэр болгон хийдэггүй. Бидний хүссэн зүйлийг яг хаяада зарим нэг байдлаар хийдэг байж болно. Тэгэхдээ бидний хүслээр байдгүй тэр юу дуртайгаа өөрийнхөө хүслээр байдгаа гэсэн үг. Гэтэл үнэн чанартаа 30 минутын дараа гэхэд миний бие ямар байдалтай байх вэ? Миний сэтгэл юу бодогдох вэ гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Хаас цагийн дараа л гэхэд юу болохыг биднээс мэдгүй. Бид одоо ингээд нэг талаар мэдж байгаа юм шиг л царайлж явж байгаа л да. Тэгээд бид одоо тэрийг хагас цагийн дараа өөрөө удирдан зохион байгуулж чадах юм шиг ингэж дөр үзүүлж явж байгаа л болохоос биш. Үнэн чанартаа 30 минутын дараа юу болохыг бид мэдэхгүй шүү дээ. Тэгвэл гүнзгий төвшөндөө энэ холоор хараад үзэх юм бол энэ бие сэтгэлд биднээс одоо өчүүхэн төдийч нөлөө үзүүлж чадахгүй. Бидний үзүүлдэг нөлөө 0. За энэ бол одоо яг л энэ цагаачлагчтай адилхан шүү дээ. Одоо энэ орчин цагийн ертөнцид биднээс нэг газраас одоо өөр
улс оронд очиод амьдрахад бид чинь цагаач л үсттэй тий. За хизээ таны гэртээ хар энэ улсаас гар гэд хөөхүү та мэдэхгүй шүү дээ. Энэ талаар бол танд бараг өөрийн гэсэн хяналт байхгүй гэж хэлж болно. Энэ бол таны визнээс шалтгааллахгүй. Та визтэй ч байсан, визгүй ч байсан тэр хүн улс таны гаргая гэвэл гараа л гэж хэлэх байхгүй. Ер нь бол одоо энэ Америкт ч байна уу, энэ Европын орнуудад ч байна уу, одоо тиймэрхүү зүйлс явагдаж байгаа. За энэ цагаачлалын хуультай л адилхан юм. Бидний бие сэтгэл гэдэг ерөөсөө л яг цагаач. За бичиг баримтгүй амьдарч байгаа хүмүүс бол одоо бүр илүү догдлолтой, бүр илүү сандралтай. За тэгээд гэр бүл, эцэг их, үр хүүхэд гэдэг одоо өөрөөс нь хамаараад амьдарч байгаа бол бүр ч их зовох, шаналлах юмтай байгаа. Тэгээ одоо бидний энэ ярьж байгаа энэ сэдв дотор бид энэ бие, энэ сэтгэл дотор бид үнэхэрийн одоо яг тэр цагаагч шиг амьдарч байна. За маргааш өглөөс ирээд босоод ирэхэд чинь энэ бие танаас татгалцах уу, таныг хөөгөө гаргах уу та мэдэхгүй шүү. Мэдэхгүй. За тэгээ бид энэ бие сэтгэлийг тодорхой хэмжээгээр дадуулах гал, дасгах гал, зуршуулах гал оролтчил байгаа юм л да. Элдв юмд ингээл янз янзаар л оролтож байгаа. Тэгтэл бидэнд одоо тийм хяналт ирэх байна уу гэвэл байхгүй энэ чанартай. За тодорхой хугацаанд төр зууртаа бидэнд ямар нэгэн байдлаар энэ бие сэтгэлийг захирч байгаа мэт байдлаар хандах тийм болцоо бол байдаг байж болно. Тэрнээс биш холын замд бодоод үзэх юм бол ямар ч ирэх байхгүй. За дадлага бясалгал, дасгал хийж бид энэ биеийг одоо жоохон ч гэсэн эрхэндээ оруулах гэж үзэж байна. Бид янз янзын юмд суралцаж энэ сэтгэлийг жоохон ч гэсэн эрхшээх гэж үзэж байна. Гэхдээ л үнэн чанартаа бидэнд ямар ч ирэх байхгүй маа. Энэ бие сэтгэлд биднээс илүү ирэх байна. Тийм болохоор л хүмүүс дасгал хийгээл, дасгалжилт хийгээл, гүүгээл, суняагаал ийм их зүйлийг хийдэг штэ. Энэ биеийг л дасгалжуулах гэдэг байгаа үстэй. Гэхдээ л одоо хичнээн чих дасгал хийгээд танд одоо энэ биеийг өөрийн дураар байлгах тийм ирэх байхгүй. Яагаад гэвэл энэ биеийн энерги хязгаартай байхгүй. Буддизмд биднээс одоо буян чуулган хураах гэж ярьдаг. Энэ буян чуулганыг хураах гэдэг чинь л энэ сайн энергийг л цуглуулахыг хэлээд байгаа юм шүү дээ. За та одоо дасгал сургууль хийгээд сайхан нойрсоод эсвэл сайхан хуулунд идээд хүүхээ хаах болоод сайхан инээгээд ч юм уу. Энэ биеийг одоо их хүчтэй, энергитэй байлгах ийм янз янзын аргууд байж болно. Та тэдгээрийг бүгдийг хэрэгэлсэн ч болно. Тэглээгээд бидний энэ биеийн энерги хязгаартай байхгүй. Тийм аргуудаар та энерги хичнээн хуримтлуулад юунд ч хүрэхгүй. Таны хүсэж байгаа зүйл чинь юу вэ? Хязгааргүй эрхчлөлийг та хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хязгаартай биеэр та яаж хязгааргүй эрхчлөлөнд хүрэх юм? Хязгааргүй эрхчлөлөнд хүрэхийн тулд танд хязгааргүй энерги хэрэгтэй шүү дээ. Хязгааргүй энергитэй байхын тулд танд хязгааргүй биетэй байх хэрэгтэй. Таны бие чинь хязгаартай байна. Хязгаартай байна гэдгээр үхэл алга болчиход байгааг хэлээд байгаа байхгүй. Хязгааргүй бие гэдэг чинь хизээч үхэхгүй, хизээч төрөхгүй, тийм л байж иж бид хязгааргүй биетэй болж байна. За тэгтээ бид одоо энэ биеийг муулаад байгаа юм биш шүү. За энэ бол үнэхэрийн гайхамшигтай бие. За бид одоо гайхамшигтай биеийг авсан. Ялангуяа энэ 6 зүйл амьтан дотроо бол хамгийн гайхамшигтай бие энэ шүү дээ, хүний бие. Энэ биеинд бид ерөөсөө хязгааргүй хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд энэ бие алдчихгүй гэхээс бид үхтлээ айдаг. Тэгээд энэ бие маань бидэнд миний хүсэж байгаа зүйлийг өгөх болов уу гэж бид хязгааргүй горддог. Тэглээгээд бидний энэ бие хязгаартай, бидний энэ энерги хязгаартай байна. За сэтгэлийн хувьд мөн адилхан.
Би сураад байна. За ингээл уншаал судлаа сураал байна. Мэдээж сайн байлгүй яг. Тэгтээ таны энэ сэтгэл хязгаартай байна. Энэ хязгаар гэдэг чинь биш үү? Бидний өгийн мөн чанарын яг эсрэг зүйл байхгүй. Бидний өгийн мөн чанар бол хязгааргүй тийм мөн чанартай. Тэгвэл энэ хязгаар гэдэг чинь бидний мөн чанарын эсрэг зүйл байна шүү. За гэхдээ та бүхэн миний хэлж байгааг зөв ойлгоорой. Дасгал сургууль хийснээр та сайхан биетэй болж болно. Дасгал сургуулаа хийсээр л бай. Тэрийг болох хэрэггүй. Янз бүрийн мэдлэг эзэмшснээр таны сэтгэл хөгжөөд л байх болно. Юм сурч мэдхээ зогсоож болохгүй. Тэгэхдээ эцсийн дүгнэлт хичнээн ч та дасгал хийгээд хичнээн ч их юм сураад таны бие хязгаартай, таны сэтгэл хязгаартай байна. За би энэ бүхнийг бол одоо алала гэдэг шиг л зүгээр л нэг ингээд жишээ болгож ярьж байгаа юм шүү. Магадгүй та бүхэн одоо өөрсдийнхөө амьдралыг бодоод, бизнесээ бодоод ингээд ургац тариалангаач бодоод үйж байгаа мó ингээд таны өдөр тутмын амьдралтай миний энэ ярианыг их сайн авцалдахгүй байж магадгүй. Гэсэн хэдий боловч эцсийн дүгнэлт бол бидний энэ бие сэтгэл үнэхэрийн хязгаартай байна. Яагад гэвэл энэ биеинд гэхэд л хүч энерги хадгалаад цаашаа ингээд амьд байхын тулд зөндөө их юм хэрэгтэй байгаад байна шүү дээ. Энэ сэтгэл сэргэлэн цовоо байхын тулд зөндөө их зүйлийг хүсээд байна шүү дээ. Энэ сэтгэл жаргалтай байхын тулд ерөөсөө 9 шидийн юмыг биднээс хүсээд байна. Тэгэхээр бидний энэ амьдралдаа байна шүү дээ. Хийж байгаа юм болгон яаж энэ биеийг айтайхан байлгах вэ? Яаж энэ сэтгэлийг жаргалтай байлгах вэ? Тэрэнд л чиглэдэг. Тэгэл болоо. Өөр хэн нэгэн хүнийг биш шүү дээ. Яг энэ бие, энэ сэтгэл, яг энэ хүнийг л бодоод ингэж явсаар байгаа насаа барчаад. Тэгэхээр би заримдаа хэлдэг шүү дээ. Бид энэ биений боол нь, бид энэ сэтгэлийн айрман байна гэж. Цэргүүд нь байна гэж. Яагаад гэвэл энэ биеинд зөндөө их юм хэрэгтэй байна. Тэрийг олохын төлөө бид юу ч хийхээс буцахгүй байна. Энэ сэтгэл биднээс маш их зүйлийг хүсээд байна. Тэрнээс болоод бид автайгаа ээжтэйгээ ахтайгаа дүүтэйгээ хэрэлдэхэд бэлэн байгаа үстэй. Уралцахад бэлэн байгаа үстэй. Тэглээгээд энэ бие сэтгэл таны юу хүсэж байгааг танд өгөхгүй шүү дээ. Эцсийн бүлэгт өгөхгүй байхгүй. Одоо нэг үгээр хэлвэл бидний хийж байгаа юм төр зуурын хувилбар гэсэн үг. Төр зууртаа л аргалах тийм зүйлсийг бид хийж байгаа байхгүй юу? Ямар ч ирээдүйгүй. Сайн хувилбар л та тэгтээ. Яг л одоо сайхан зочид дуудалд байгаа мэт. Ийм сайн хувилбар гэсэн үг. Бидний бие гэдэг маш сайхан зочид дуудал. Бидний сэтгэл гэдэг энэ зочид дуудлын эзэн. Бид одоо бас тийм ч муугүй байдалтай байна л да одоогоор. Тэгтээ нэг юмыг санаж. Хотел биднээс зочид дуудалд байна гэдэг чинь зочид дуудал хизээч үнэгүй байдгүй шүү дээ. Хизээч үнэгүй байхгүй. Хизээч үнэгүй байхгүйгээр зогсохгүй маш үнэтэй. Зочид дуудал маш үнэтэй шүү дээ. Та одоо эсвэл ээж аавынхаа мөнгийг өрөөд сууж байгаа. Эсвэл одоо энэ насандаа ядарч цуцаж олсон мөнгөө өрөө сууж байгаа. Эсвэл урд насныхаа буянг бараа сууж байгаа шүү дээ. Юу ч үнэгүй биш шүү дээ. Та тэднүүсийг л өрөө сууж байгаа. Тэдний аль нэгийг л өрөөд бараа сууж байгаа. Энэ биеийн дотор энэ сэтгэлтэйгээр байсан цагт үнэгүй юм гэж юу ч байхгүй. Тэрийг мартаж болохгүй. Магадгүй бидэнд нөхцөлдмөл байдлаар багасааг эрх чөлөө байж болно. Тэгэхдээ нөхцөл болцолгүй тийм эрх чөлөө бол бидэнд алгаа. Тэгэхээр яг одоогоор бид зочид дуудалд байгаа хүмүүс. Зочид дуудал гэдэг хизээч үнэгүй биш. Нэг өдөр бидний мөнгө дуусна, биднийг өшгөлөөд гаргана шүү дээ. Таны мөнгө дуусаад таны карма төгсхийн цагт таныг энэ биеэс, энэ сэтгэлээс хөөгд гаргана шүү дээ.
Бидэнд байж болох мөнгө ерөөсөө яг хамгийн дээдл нь 100 жил амьдрахад л хүрэлцэн. Энэ зочдууд дотор биднээс 100 жилийн хамгийн дээдл нь шүү дээ. 100 жил амьдрахад л хүрэлцэн. Тэгэл дуусаа. Тэрнээс цаашаа гэж байхгүй. За тэгээд тэр цагтаа хүрнэ. Та энэ буудлаас гарах болно. Гарах болно. Тэгэл болов. Тэгэл дуусаа. Тэгтээ яг одоогийн байдлаар бол бас тийм ч мөөгүй. Энэ төр зургийн хувилбараар биднээс бас аятайхан хотелд ингээ байж гинэ гэсэн үг. Тэр энэ хотел дотор аятайхан амьдрахын тулд та нэгэн энгийн хуулийг сахих хэрэгтэй. Энэ хотелд зочдуудад одоо бидний дагах ёстой хууль бол үеийн өрийн хууль. Карма. Энэ буудал гэдэг чинь бидний нөхцөл байдал байхгүй юу? Та хэрвээ энэ хуулийг сайн сахиад байвал сайн нөхцөлтэй амьдрна. Энэ хуулийг муу сахиад байвал таны нөхцөл чинь муу байна гэсэн. Бид бол уг нь ямар ч хууль цаазгүй байхыг хүсэж байгаа юм. Тэгэхдээ нэгэнт бид одоо тийм хууль цаазгүй байх эрх чөлөөнд хүрч амжаагүй байгаа тохиолдолд энэ үеийн өрийн хуулийг хүндэтгэж амьдрахаас шүү, энийг дагаж амьдрахаас шүү, учиртай амьдрахаас шүү арга алгаа. Тэгэхдээ сайн үеийн үртэй байлаа гэд хангалттай биш. Хизээч хангалттай биш. Сайн үеийн үртэй байлаа гэд эн чинь бас л төр зурах. Та ямар ч энэ үеийн үрийн хуулиас бүрэн ангижрах хүртэл, бүрэн салах хүртэл та хизээч одоо энэ нөхцөл болцолгүй аз жаргалыг олохгүй. Сайн үеийн үр гэдэг бидний асуугаад байгаа асуултын хариулт биш, бидний ирээд байгаа юмыг бидэнд өгөхгүй. Одоо маш сайн үеийн үртэй бай гэж бодъё. Бүр маш сайн үеийн үртэй байна л гэдэг чинь маш сайн нөхцөлтэй байна л гэсэн үг. Нөхцөл гэдэг юм байгаа л цагт зовлон гэдэг юм байж л таарна. Нөхцөл гэдэг чинь ямар мөн чанартай билээ бодоод үзтээ. Үргэлж төгсдөг шүү дээ. Төгсгөлтэй байдаг байхгүй юу? Таны тэр сайхан нөхцөлт ч гэсэн төгсгөл байгаа. Муу нөхцөлт ч гэсэн төгсгөл байгаа. Сайхан байлаа гэд мөнх биш. Юу ч мөнх биш. Хизээч. Бид энэ өөрсдийнхөө үгийн мөн чанар руу өнгийгөөд харах юм бол хизээч төгсдөггүй үрдийн мөнхийн тим нэгэн зүйлийг бид хүсэж байдаг юм аа. Хязгааргүй одоо үрд мөнхийн тим жаргалыг олё гэх юм бол танд хязгааргүй тим эц төгсгөлгүй нөхцөл хэрэгтэй биш үү? За тэгэхээр л бид энэ хязгааргүй бие, хязгааргүй лагшинг олох, хязгааргүй бие, хязгааргүй сэтгэлийг олох шаардлагатай байгаамаа. За цагийн хүртний хэлэнд энэхүү хязгааргүй биеийг донсог чагжаа чимmoo гэж нэрлэдэг. Энийг бол одоо хуусан дүрсний их мутарлаг гэж орчуулж болно. За мөн хоосон дүрсний их хань гэж хэлдэг. Би та бүхэнд одоо тарны ёс болгон өөрсдийн хиллэгтэй гэж хэлж ирснийг та бүхэн санаж байгаа бах. Цагийн хүртний хэлэнд энэ төгс биеийг нь хуусан дүрс гэж нэрлэдэг байна шүү. Бидний яриад байгаа тэр хизээч төрөхгүй, хизээч өхгүй, хязгааргүй энергийн биеийг бид ингэж нэрлэдэг байх юм аа. За энийг төвдийн хэлээр донсог чагжаа чимmoo гэж нэрлэдэг байна. За энийг ингээд яг одоо хэллэгээр нь мэддэг хүмүүс одоо юу гэж орчуулахыг одоо мэдэх бах. Тэгэхээр одоо багшийн зааж байгаа, миний орчуулж байгаа хоёрын хооронд одоо тодорхой хэмжээний зай завсар байгаа гэдгийг одоо үгүйсэхгүй байна. Тэгэхдээ авга хуусан дүрсний их хань гэж, авга хуусан дүрсний бие гэж одоо нэрлэдэг бахнэ. За ингээд орон ба өрнийхэнд ингээд хичээл заахад маш их ялгаатай байдаг. Маш их ялгаатай. Яагаад гэвэл барууныханд одоо сайхан хүнийг та бүхэн ямар хүнийг сайхан хүн гэж хэлэх вэ? За зарим тантрын ёсонд энийг солонгон биеч гэж нэрлэдэг. Заримд нь энийг элбийн биеч гэж нэрлэдэг.
янз янзын хэллэгээр өөр өөрсдийн нэрээр нэрлэдэг байна. Энийг цагийн хүртний ёсонд хуусан дүрс гэж нэрлэдэг. Хизээч төрөөгүй, хизээч өөхөхгүй, тэр хязгааргүй энергийн бий гэж ойлгоход болно. Энийг бид цагийн хүртний ёсонд хуусан дүрс гэж нэрлэдэг байна. За тэгэхээр бидний зориод байгаа зүйл чинь энэ биеийг л олох. Тэ? Энэ биеийг олох зорилготой шүү дээ. За тэгвэл тэр төгс сэтгэлийг нь цагийн хүртний хэлэнд Minjuri Diya Chimbo гэж нэрлэдэг. За энийг орчуулах юм бол үл урахын амгалан таашаал. Үл урахын амгалан таашаалын таалал гэсэн үг. За тэгэхээр энэ бол цагийн хүртний хэлэнд ингэж нэрлэдэг бах юм. Энийг ингээд төвдийн хэлэнд сонсоход биш үү? Үнэхээр рок н ролл. Маш хүчрхэг, маш авгаа сонсогддог. Тэгээ ингээд өөр хэлэнд орчуулчихаар нэг сонирн болоо явчихж байгаа юм л да. За ингээд тэр хоосон дүрсний би Донсог чагжаа чиммо гэж сонсохоор ингээд маш үзэсгэлэнтэй хүн, маш үзэсгэлэнтэй царай зүс бие галбиртай. За тэгээд маш сайхан хувцс хэрэглэлтэй, чимэглэл, тоноглол эрдэнэс бүх зүйлээр ингээд чимэглэсэн тийм бие бидний санаанд буудаг байхгүй. Зураглагддаг гэсэн үг. Нэг үгээр хэлвэл. Тэгэхээр баруунд бол тийм чимэг эрдэнэс нэг их хүн болгон хэрэглээд байхгүй учраас маш ийм сайхан джентльмен гэдэг юм уу, маш сайхан хүн, маш сайхан костюм пижактай ингээд зангаа мангаа зүтсэн ийм маш сайхан хүнийг хэлж ийна гэж ингэж зөвөрлж болох юм да. Маш гоё биетэйгээр зогсохгүй маш гоё хувцастай байх нь шүү дээ бас. За ингээд энэ үгийг ингээд энэ нэрийг орчуулад үзэхээр хуусан дүрс гэдэг ч юу ч байгаа энэ бараг л жил нүцгэн хүн шиг сонсогдож байгаа үстэй. Энэ сайхан үзэсгэлэнтэй хүн нүцгэн юм шиг тэгж сонсогдож байгаа байхгүй орчуулахаар. Гудамжинд ингээд маш сайхан биетэй нүцгэн хүн гүйживэл та юу гэж бодох вэ? Тэгээ нүцгэн хүн харснаас хувцастай хүн харах нь үргэлж илүү сэтгэлд тааламжтай байдаг үстэй. Хичнээн ч гоё биетэй хүн байлаа гэсэн нүцгэн байх юм бол тийм их сонирхолтой биш шүү дээ. За тэгэхээр энэ төвдийн хэлэн дээр нэршил нь бол тийм нүцгэн хүн шиг сонсогддоггүй байна. Энэ бол маш үзэсгэлэнтэй хүн, маш гоё хувцс чимэглэл, бүрэн бүтэн төгс. Ийм дүрслэл буудаг байна. Тийм болохоор энэ төвд нэрийг сонсохоор амар гоё ингээд бүр нэг сэтгэл татмаар ингэ сонсогддог. Таны хувьд ямар хүнийг харахад нэг тийм их гоё санагддаггүй, их гоё бие бэлдэртэй тэгээд үсмүсээ ингээд бүр өөсөвгүй сайхан гоё засалттай, тэгээд гоё хувцастай ийм хүнийг харахаар нэг л ийм сүрлэг, ийм сүрдмээр, тэгээд нэг биширмээр, ийм бахархмаар сэтгэл танд ингээд сэтгэлийг чинь хөдлөгдөг дөө, нэг хүний сэтгэлийг татдаг та. Яг тэгж сонсогддог. Тийм хүнийг харах нь танд энерги өгдөг штэ. Та ингээд эрч хүчтэй болоод ирдэг үстэй тийм хүнийг ингээд сэтгэл хөдлсөн дөө. Гэвч тэрийг ингээд орчуулад үзэхээр хуусан дүрсний бие. Хуусан мөртлөө дүрсээ. Нэг сонирхолтой биш тийм үү? Нүцгэн чим шиг. Ямар ч ном мэддэггүй, бурхны ном сонсоочгүй тийм хүнд хэрвээ би хуусан дүрсний бие хараад гэж хэлэх юм бол бүр бараг шоконд орох байлгүй дээ. Юу гинэ гэд. За гэхдээ ядаж энэ хичээлийг сонсож байгаа хүмүүс бол тэгж шоконд орохгүй байх гэж найдаж байна. За ингээд төгс сэтгэлийг нь Minjuri Diya Chimbo. За энэ бол маш хүчрхэг сонсогдож байгаа маа энэ. Үнэхээр авгаа сонсогддог. За энийг авгаа үл урахын авгаа үл урахын амгалан таашаал гэж нэрлэж байгаа. Үндсэндээ хизээч өөрчлөгдөхгүй тийм мөнхийн таашаалыг л хэлж байгаа юм л да. Үл урахын гэж. Хизээч үл өөрчлөгдөх авгаа таашаал.
Тэгээ миний хувьд бол би өөрөө төвдөр энэ эдгээр нэрсийг сонсоход илүү дуртай. Энэ нь илүү надад ийм одоо сэтгэлийн хөөрлийг авчирдаг. За тэгэхээр эдгээр хэллэгийг бид дараачийн хэдэн хичээлийн туршид одоо хэрэглэж явна гэсэн үг. За ингээд хоосон дүрсний би үл урахын явуулан таашаал энэ нэрсийг одоо ингээ хүмүүс дахин давтан хэрэглээд үе ам дамжиж хэрэглээд ингээд 90-100 галваар хэрэглээд ах юм бол магадгүй тасаад ингээ сайхан сонсогддог болж болох юм л да. За тэр цагт ингээд одоо өөр сонсогддог болж болох юм. Тэрнээс биш яг одоо ингээд хэлэхэд бол нэг их одоо сэтгэл татам сонсогдохгүй байгаа юм. Ийм маш үсгэлэнтэй эмэгтэй, хувцастайгаа бол бүр л үсгэлэнтэй, хувцгүй бол яг бас л үсгэлэнтэй л дээ. Тэгтээ тийм чиг сонирхолтой биш гэх юм уу яах юм. Тэгж сонсогдож байгаа юм да. Энэ бол цагийн хүртний хэлээр хоосон дүрс гэж нэрлэдэг байна. За цагийн хүртний төгсгөлийн зэрэг бол 6 йог гэж яригддаг. За ингээд зорилго нь юу юм бэ гэх юм бол хамгийн дээд зорилго нь гэгэрэлд хүрэх. Одоо энэ төгс бий төгс лагшингл болох. Тийм зорилготой. За ингээд одоо төгсгөлийн зэргийн дадлгуудыг очирт 6 йог гэж нэрлэдэг. За энэ нь бол Наравагийн 6 йогноос маш их ялгаатай. Тэр бол нэгэн зүйл биш юм шүү энэ. За тэгэхээр цагийн хүртний ёсыг танилцуулахын өмнө би одоо гадаад цагийн хүртэн, дотоод цагийн хүртэн, мөн нууц цагийн хүртэн гэж байдаг гэдэг талаар ярих хэрэгтэй. За цагийн хүртний сургаал бол бусад бүх дандрын ёсыг бодвол маш өвөрмөц сургаалаа гэж би түрүүн хэлсэн. За гадаад цагийн хүртэнд бид одоо энэ гариг эрхэс одон зурхай зэргийг ярьдаг. Дотоод цагийн хүртэнд бидний энэ бие махбод болон тэжээхүй ухааны талаар ярьдаг. За ингээ бусад цагийн хүртэн гэхээр бид одоо сүсэг бишрэлийн төвшөнд яригддаг байна. За тэгэхээр ерөнхийдөө гадаад цагийн хүртэн бол гадаад гариг эрхэс астролог гэж ярьдаг. За тэгээд дотоод цагийн хүртэн бол одоо тэжээхүй ухаан. Нууц цагийн хүртэн бол бидний бүр сэтгэлийн гүн рүү орж судалдаг гэсэн үг. За ингээд одоо ерөнхийд нь хэлэхэд гадаад цагийн хүртний талаар бол бид одоо маш энгийн байдлаар ярина. Маш энгийн байдлаар тайлбарлана. За гадаад гариг эрхэс одон зурхай гэхээр би одоо зурхай ухаан тийм сайн мэдэхгүй, энэ талаар надад мэдлэг маш бага. Тийм болохоор зөвхөн нар сар раху гурвын талаар л ярина. За ингээд раху гэдэг нь одоо хэртэлтийг нэрлэдэг юм шиг байгаа. За хэртэлт гэж бид энэ хичээл дээр ярина. За ингээд жилдээ 2 удаа одоо бид дэлхийн нарыг тойрдог юм уу, нар дэлхийг тойрдог юм уу мэдэхгүй байна. За яг хуу аль нь ч байсан ялгаагүй. Одоо 6 сард нь өдөр урт, 6 сард нь шөнө урт ийм байдаг. Өдөр урт шөнө богино. За 6 сард нь шөнө урт өдөр богино. За тэгээд мөн нар сарны тэнцвэржих үе тэгээд хамгийн урт өдөр хамгийн богино шөнө гихчлэн ийм дөрвөн одоо ийм өчлөг байгаа. За эдгээр нь мөн одоо яг энэ дөрвөн улирлын солигдолттой яг давхцж яадаг. За ингээд улирал солигдохын хэрээр бидний сэтгэл мөн өөрчлөгдөж байдаг байна. За тэгэхээр жилдээ 2 удаа нар сар хоёрын хөдөлгөөн яг тэнцвэрчдэг байна. Яг тэнцвэрчж ирдэг. Өөрөөр хэлбэл өдөр шөнө 2 тэнцдэг гэсэн үг. За энэ тэнцвэрчлэлтийг нь өөрөөр хэлбэл энэ хоёрын давхцлыг нь бид рахула гэж нэрлэдэг байх юм. Төвдөр дагчид. За тэгэхээр одоо гадаад цагийн хүртний хувьд нар сар раху гэсэн энэ 3 ойлголт
маш чухал болохыг санаандаа тэмдэглээд авч. За тэгвэл сартаа мөн 2 удаа. Сар биднийг тойрдог юм уу? Бид сарыг тойрдог юм уу? Энийг одоо бид сургууль заалгасан л байх учиртай. Тэгээд яадаг ч байлаа гэсэн одоо бас нар сар 2 удаа тэнцвэрчиж ирдэг байна. За энэ бол одоо шинэ сар бүтэн сартай өдрүүд байдаг байна. За ингээ шинэ сар гарсан өдрөөс эхлээд ингээ сар аривчсаар дүүрээд тэргэл болж гардаг. Энийг бид шиний 15 гэж нэрлэдэг. За ингээд 15-наас хойш мөн буурсаар дундарсаар ингээд шинэ сар болдог. За энэ юу гэсэн үг юм бэ гэвэл сартаа мөн 2 удаа нар сар 2 ингээд тэнцвэрчиж ирдэг байна. За тэрхүү тэнцвэрчлэлтийг нь бид рахула гэж нэрлэдэг байна. За энийг бид хэртэлт гэж. Яг нар сар хэртэж байгаа мөг үү мэдэхгүй, тэгтээ энийг бид хэртэлт гэж нэрлэж авах болно. За тэгвэл өдөр тутам одоо өдрийн цагаар нар давмгаалаа, шөнийн цагаар сар давмгаалдаг. Тэгтээ өдөрт мөн 2 удаа нар сар 2 яг тэнцвэрчиж ирдэг байна. Энэ бол одоо үүр хаярах цаг үдшийн бүрий 2-ыг хэлдэг байна. За ингээ гадаад цагийн хүртнийг маш товчхоноор тайлбарлахад ийм байгаамаа. Гадааддаа иймэрхүү өөрчлөлтүүд бидэнд явагдаж идэг байна шүү дээ. За тэгэхээр энэ нар сарны эргэлт, жилийн эргэлт гээд том эргэлт, сарын эргэлт гээд энэ одоо багавтар эргэлт, өдрийн эргэлт гээд бүр бага эргэлт. Ингээд эн чинь бол одоо энэстэй тоо томшгүй олон ийм хүртнүүд эргэж байгаа. Эргэлт. Энэ эргэлтээр ингэж бидний энэ амьдрал явагддаг гэсэн үг. Гадаад ертөнцид гарч байгаа энэ өөрчлөлтүүд бидний бие махбод дотор нөлөөлдөг. Тэгээ бидний бие махбодод нөлөөлөд тэр нь бидний дотоод сэтгэлд нөлөөлдөг гэсэн үг. Цагийн хүрт гэдэг дүүжи хорлоо гэдэг төвдөр хэлдэг. Дүү гэдэг нь цаг, хорлоо гэдэг нь хүрт. Кала гэдэг нь цаг, чакра гэдэг нь хүрт. Ингээд энэ цагийн хүртэн болж байгаа. За ингээд үндсэндээ одоо жилдээ 2 удаа нар сар 2 тэнцвэрчдэг, сардаа 2 удаа мөн тэнцвэрчдэг, өдөрт 2 удаа мөн тэнцвэрчдэг. Тэр тэнцвэрчж байгаа үеийг нь бид рахула буюу хэртэлт гэж нэрлэдэг байна. Тэгэхээр энэ бол одоо бидний биеэс гадна явагддаг зүйлс байна. Гадна явагддаг. Тэгэхээр энэ гадаад цагийн хүртэнд орж байгаа хгүй. За ингээд энийг бид одоо дүүжи хорлоо буюу цагийн хүртэн санскритаар кала чакра гэж нэрлэдэг байна. За тэгээд маш олон хүрт байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр л нэгэн л юм. За тэгээд одоо энэ гадаад цагийн хүртэнд хамгийн урт өдөр богино шөнө болдог. Тэр өдрийг бид нар давмгаалсан өдөр гэж нэрлээд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог тэр үеийг бид сар давмгаалсан шөнө гэж нэрлэдэг бах юм. Сар давмгаалсан үе гэж. За тэгээд одоо жилдээ 2 удаа өдөр шөнө 2 яг тэнцдэг тэрийг бид рахула буюу хар гэрэл. Тэгэхээр энэ бол улаан гэрэл, цагаан гэрэл, хар гэрэл. Энэ гурваар энэ нар сар раху гурвыг төлөөлүүлдэг байна. За тэгэхээр нар гэхээр улаан гэрэлтэй бид холбож ойлгоно, сар гэхээр цагаан гэрэлтэй бид холбож ойлгоно, раху гэхээр бид хар гэрэлтэй холбож ойлгох нэ. За ингээ нар сарны тэнцвэрчлэлтийг бид раху гэж нэрлэдэг, хэртэлт гэж нэрлэдэг. Тэр ийм 3 гэрлийг бид одоо энэ ертөнцийн энэ амьдралдаа мэдэрч байдаг байна. Тэгэхээр энэ 3 бол хамгийн чухал 3 гэрэл байх нэ. За ингээ дүүжи хорлоо гэдэг үгийг бид товчлоод дүүн хор гэж нэрлэж байгаа. За гадаад ертөнцид явагдаж байгаа энэ бүх өөрчлөлтүүд бидний дотоод бие махбодод нөлөөлдөг. Бидний дотоод бие махбодод нөлөөгөө үзүүлэхээр тэр нь бидний бие махбод өөрчлөгдөд тэр нөлөө нь бидний сэтгэлд нөлөөлдөг гэсэн үг. За тэгээд гадаад цагийн хүртний хувьд та бүхэн нар сар раху гэсэн 3 зүйлийг
санчхад болж байгаа. Тэгээд нар сар 2 жилд 2 удаа, сард 2 удаа, өдөрт 2 удаа тэнцвэрчж байдаг. Энэ тэнцвэрчж байгаа яг энэ мөч бол гайхамшигтай мөч гэдгийг анзаарчих хэрэгтэй. За тэгвэл дотоод цагийн хүртэн. За дотоод цагийн хүртэн гэхээр бид одоо маш олон зүйлийг ярьж болно. Мэдээж. Бидний энэ бүх бие махбод дээрэс нь эрүүл байх, эмнэх, тижээх ухаан тэр бүгдийг энд яригдах ёстой. За гэхдээ энийг би хэлбэрчлээ та бүхэнд ойлгуулах юм бол улаан дусал, цагаан дусал, хий гэсэн энэ 3 зүйлийг би та бүхнийг тогтоогоод аваарай гэж бодож байна. Энэ улаан дусал, цагаан дусал, хий 3-ыг цаалун тэглээ сүм гэж нэрлэдэг. Цаалун тэглээ гэж энэ 3-ыг хэлдэг. За энэ бидний улаан цагаан дусал тэгээд хий нэрэг. За энэ 3 бол одоо маш чухал. Хамгийн чухал 3 юм. За ингээд дахиад мэдээж улаан дусал гэхээр нар, цагаан дусал гэхээр сар. За энэ хий нэрэг маань хэртэлт буюу раху. За ингээд цаашаа бүр гүн рүүгээ бусад цагийн хүртэн рүү орох юм бол бидэнд одоо 6 гишүүн йог гэж байгаа. 6 гишүүн йог. За энэ 6 гишүүн йогоос 1-2 дугаар йог буюу эхний 2 йог нь бидний бие махбодтой голлон ажилтдаг байна. Харин 3-4 дугаар йог нь буюу дунд 2 йог нь бидний сэтгэлтэй илүү тулж ажилтдаг. За тэгвэл 5 дугаар йог нь 5 дугаар йогийн үед яадаг вэ гэхээр ингэж ойлгож штэ эхний 2 йогоор бид төгс биеийг олно. 3-4 дугаар йогоор бид төгс сэтгэлийг олно. Тэгвэл 5 дугаар йогоор бид төгс бие, төгс сэтгэл хоёр нэгдэж нэгэн зүйл болно. 5 дугаар йогийн үед энэ хоёр нэгдээд нэг бүхэл зүйл болох нь шүү дээ. За тэгээд хамгийн сүүлчийн 6 дахь йогийн үед та гэгэрсэн лагшин, гэгэрсэн тааллыг олно. За энэ бүхнийг мэдээж би одоо бүгдийн тус тусад нь тайлбарлана. Санаа зовлтгүй. Тэр энэ бүхэн их амархан сонсогдож байгаа боловч одоо би та бүхэнд ерөнхий ийм зураглал гаргаж өгөхийн тулд хэлж байгаа юм л да. Тэрнээс биш нарийн детальчлаад тайлбарлах болно дараагийн хичээлүүд дээр. Тэгэхээр та бүхэн харж байна одоо нууц цагийн хүртэн гэхээр бие сэтгэл хоёрын нэгдэл, нар сар хоёрын нэгдэл. Ийм нар сар аху гэсэн ийм 3 зүйл үргэлж яригдана гэж бодох хэрэгтэй. Үргэлж дандаа энэ 3-ыг л ярина. Гадаад цагийн хүртэнч мөн адил нар сар хоёрын нэгдэл. Дотоод цагийн хүртэн мөн улаан цагаан дуслын нэгдэл. Нууц цагийн хүртэнч мөн адилхан төгс бие, төгс сэтгэлийн нэгдэл бахнэ. За тэгэхээр гадаад цагийн хүртэн дотоод цагийн хүртэнд нөлөөлөд дотоод цагийн хүртэн нууц цагийн хүртэнд нөлөөлнө. Бидний гадаад оршихуй бидний бие махбодод нөлөө бие махбод маань сэтгэлд эргээд нөлөөлдөг байх юм аа. За гэхдээ та бүхэн одоо бас нэг өөр зүйлийг ойлгох хэрэгтэй. Нар сар 2 тэнцвэржих өөр үеуд бас бий. За тэгээд нар сарны хэртэлтийн үе. Нарны хэртэлт, сарны хэртэлт гэж байдаг штэ. Тэдгээр үеүүдэд мөн тэнцвэрчж байдаг. За тэгээд одоо бүтэн сартай шиний 15-нд хийсэн таны дадлага маш илүү хүчрхэг, за тэгээд маш илүү гүнзгий болдгоо гэж үздэг. Яагад гэвэл тэр үеүүдэд бидний одоо наран судал, саран судал тэнцвэрчж ирдэг. Нар сар хоёрын тэнцвэржилт явагдаж идэг байна. За энийг өөрөөр тайлбарлах юм бол бүтэн сартай өдөр таны хийсэн дадлага энгийн үед хийхээс 100 дахин илүү хүчрхэг, тэгээд илүү гүнзгий үр дүнтэй болдгоо гэсэн үг. Тэгвэл сарны хэртэлтийн үеэр хийсэн таны дадлага 1000 дахин илүү
хүчрэхэг болно. За тэгвэл нарны хэртэл дээр таны хийсэн дадлага бясалгал юу вэ? Тэр бүхэн сая дахин илүү хүчрэхэг болно гэж үзнэ. Энгийн үед хийхээс ийм илүү хүчрэхэг болно шүү дээ. Энэ бол одоо энийг цагийн хүч гэж нэрлэж байгаа. Энэ бол цагийн хүч. Тэгэхээр тэргэл сартай өдөр, шин сартай өдөр үүр хаярах үеэр үдшийн бүрийгээр хийсэн дадлага бясалгал маш сайн болдог бахнэ. За тэгэхээр одоо ингээд ерөнхийд нь хэлэхэд жилдээ 6 сар нар давмгайлдаг, 6 сар нь сар давмгайлдаг. Сарда 15 хоног нар давмгайлдаг, 15 хоног сар давмгайлдаг. Тэгвэл өдөрт 12 цаг нар давмгайлдаг, 12 цаг нь сар давмгайлдаг байна. Тэгэхээр хамгийн сайн цаг бол энэ хоёрын аль нь ч давмгайлаагүй яг тэнцэж явах тэр цаг л хамгийн сайн цаг байна шүү дээ. За ингээд 6 гишүүн йогийг нэгдүгээрхийг нь одоо хувь нэгний ангижрахын гишүүн гэж нэрлэдэг байна. Хоёр дахь нь төвлөрөн тогтворчхын гишүүн, гурав дахь нь амин хүчийг төгсгөх гишүүн, дөрөв дахь нь хураахын гишүүн, тав дахь нь эргэн цуглуулахын гишүүн, зургаа дахь нь бясалган уусгахын гишүүн гэж нэрлэдэг байна. За эндээс одоо эхний хамгийн нэгдүгээр йогт нь ангижрахын гишүүн гэсэн. Энэ юунаас ангижирч байгаа юм бэ гэвэл бидний 5 метр хүйнээс ангижирч байгаа. За ингээд 5 метр хүй гэж бидэнд байгаа. Тэгээ 5 метр хүйн объект гэж бас байгаа. Тэр метр хүйд өртөж байгаа объект чинь нүд гээд нүдний метр хүү байхад нүдэнд өртөж байгаа дүрс гээд нэг юм байж байгаа шүү дээ. Тэдгээрийг хэлж байгаа. За тэгээд тэдгээртэй яг одоо зохилцсон ийм 5 хий байгаа. Хий энерги. Тэр хий энерги чинь бидний энэ нүдний метр хүүгээр тэр юмыг дүрсийг харахад, бидний энэ чихний сонсголын метр хүүгээр юмыг сонсоход тэр хүргээд байгаа чинь тэр 5 хий юм. Тэр 5 хий эхний йогт дуусна. За тэгэхээр бидний биеэр ийм 10 хий гүйж идэг гэдгийг зарим хүмүүс мэдж байгаах. Бидэнд 10 хий байдаг. Тэрний 5 нь одоо энэ 5 метр хүйн өдөртөг хий байдаг байна. Яг одоогийн байдлаар бидний харж байгаа юм, бид үеийн хийгээр бид үеийн үзэгдлийг харж байгаа. Бид үеийн чимээг сонсож байгаа. Бид үеийн зүйлийг амталж байгаа. За тэгэхээр эхний йогоор энэ ангижрахын гишүүн гэдэг эхний йогоор бидний 5 метр хүйн хий бидний гол судланд уусна. За ингээд эхний йогийн үед энэ 5 метр хүн хий энерги уусчихлаар бидний энэ одоо үеийн үзэгдлүүд уусаад харин ариун үзэгдлүүд урган гарч ирдэг байна. Тэр үед бидний харж байгаа дүрс үйлээр харагдж байгаа дүрс биш. Тэр үед бидний сонсож байгаа чимээ үйлээр сонсогдож байгаа чимээ биш болно. Танд ингээд үйлээр мэдрэгжсэн энэ 5 метр хүч өөрчижсэн зүйлүүд ингээд уусаад арилчаар арилцсан хон ч гэсэн та юм сонсно, та юм харна, та юм амтлна. Яг адилхан та юм үнэртэн, та мөн хүртэн. Тэгтээ эн чинь үйлээр үзэгдэж байгаа, үйлээр сонсогдож байгаа, үйлээр хүртэгдэж байгаа зүйл биш байх болно. За ингээд эхний йогт эдгээр одоо эхний 5 метр хүн хий уусны дараа таны харж байгаа дүрс бол ариун дүрс. Таны сонсож байгаа чимээ бол ариун чимээ. Таны амталж байгаа амт бол ариун амт гихчлэн гарч ирэх нь байна. Бидний энэ йогыг хийж байгаа зорилго нь тэр юм. Энэ үеийн 5 метр хүүг бид уусгах гэдэг шүү. За тэгэхээр одоо энэ үеийн үзэгдлүүд арилаад ариун үзэгдлүүд ургана гэдэг чинь та энэ үеийн ертөнцийг ариун ертөнцөөс баг саг салгаад эхэлнэ гэсэн үг. Эхний 2 йогоор
ерөнхийдөө бол мэдрэмжийн хүрээнд шүү дээ. Яг одоо хүртхүүгээр биш. Тэгтээ ер нь бол энэ сэтвхийн хүрээнд, мэдрэмжийн хүрээнд энэ ариун ба ариун бос ертөнц баг саг ингээд салаад ирнэ гэсэн үг. За ингээд эхний явагт үеийн үзэгдлүүд ингээд хураагдахад та дүрс одоо шинж тэмдэг үзэж эхэлнэ. Тэрийг бид 10 шинж гэж нэрлэдэг. Та ийм 10 шинжийг үзэж эхлэх нэ. За эдгээр шинж тэмдгийг та эхлээд одоо гадаад окторгууд харна. Эхлээд зүгээр ингээд окторгууд харах нь шүү дээ. За тэгээд айжимдаа та тэдгэрийг биеийнхээ дотор харж эхэлнэ. Тэгээд цаашдаа айжуухнаар та гол судлан дотроо харж эхэлнэ. За ингээд энэ одоо хоосон дүрсний 10 шинжийг үзнэ. Энэ 10 шинж нь юу вэ гэвэл утаа, зэрэглээ, гэрэл цох, зулын гэрэл, дүүл, сар, нар, раху, цахилгаан, тэгээд хар тусал гэсэн ийм 10 шинжийг үзэх нэ. За ингээд одоо маш олон төрлийн үзэгдэл үзнэ л дээ. Тэгтээ энэ гарцааг үздэг 10 шинж бол энэ. Тэгээ эдгээрийн талаар бид тодруулж ярина. Тэгтээ эдгээр шинж тэмдгийг эхлээд бид биеэсээ гадна харах нь шүү дээ. Өмнө окторгууд ч юм уу. Хуусан окторгын орон зайд харна. Дараа нь энийг бид биеийн дотроо харна. Тэгээд эцэст нь гол судлан дотроо харах нь шүү дээ. За ингээд хамгийн анх тэр өмнө окторгууд харж байгаа нь одоо хамгийн сайн хоосон дүрс биш байх нь шүү дээ. Тэгээд явандаа эн чинь сайжраад байгаа. За тэгээд ингээд эхлээд эхний үед та энэ хоосон дүрснүүдийг ингээд үзээд байж байхдаа тэдгэрийг ингээд захиран зарцуулах хянах тийм хяналт бол маш бага байгаа эхлээд. Тэр чин танд хянагдахгүй шүү дээ. Энд чинь гарч ирэх үедээ ирээд арил чинь алга бол заримдаа алга бол чинь заримдаа гараад ирнэ. Та тэрийг одоо ингээд зохицуулах хянах аргагүй байх нэ. За ингээд эдгээр нь бол ариун үзэгдлүүд. Тэгэхээр эхний йогоор та ариун үзэгдлүүдийг анх үзнэ. Хоёр дахь йогоор таны энэ үзэгдлүүд чинь тогтвортой болж ирнэ. Та бүхэн төмөөгийн дадлагыг санаж байгаа бол эхлээд төмөөгийн галыг олно, дараа нь төмөөгийн галыг тогтворжуулна гэж байдаг шүү дээ. Яг л тэрүүн шиг. Тэгэхээр зүүдний йогийн үед ч гэсэн адилхан. Эхлээд бид тодхон зүүд үзнэ, дараа нь бид тодхон зүүдээ тогтворжуулна гэж явж ирсэн тийм. Тэгэхээр энэ цагийн хүртний 6 йогийн хувьд эхлээд та хоосон дүрс үзэх хэрэгтэй. Хоёрдугаар йогт хоосон дүрсээ тогтворжуулах болно. За ингээд одоо цагийн хүртний дадлагыг хийхин тулд бид 6 гол хүрт тэгээд 6 судлыг дүрсэлдэг. Тэгэхээр бидэнд одоо 3 гол судал гэж байдаг шүү. Биеийн голоор ийм 3 гол судал. Яагаад энд 6 байгаа юм бэ гэвэл хүүснээс дээшээ хүүснээс доошоо гэд хуваачиж байгаа. Тэгэхээр хүүснээс дээшээ 3, доошоо 3 ингээд 6 судал болчихж байгаа. За ингээд 6 хүрт гэдэг нь зулаан хүрт, духны хүрт, хоолой хүрт, тэгээ зөөрхөн хүрт, 5 дахь хүрт нь хүн хүрт. За ингээд хүн хүртнээс дээшээгээ 3 судал байгаа, хүн хүртнээс доошоо мөн 3 судал байгаа гэж ойлгоно. За ингээд 6 дахь хүрт нь бидний нууцын хүрт. За ингээд хүүснээс дээшээ 3 судал, хүүснээс доошоо 3 судал өнгөн өөр. Хүүснээс дээшээ бидний гол судал авадүти ногоон өнгөтэй. Окторгүй махбодтой. За баруун судал хүүснээс дээшээ улаан өнгөтэй гал махбодтой. Зүүн судал хүүснээс дээшээ цагаан өнгөтэй усан махбодтой. За энэ нь бол одоо бидний эгэл одоо ердийн үед бусад дадлагуудын үед дүрсэлдэхтэй адилхан төстэй.
За тэгвэл хүүснээс доош ороод ирэхээр өнгө нь өөрчлөгдөөд тэгээ мөн байрууд нь солигдчихж байгаа. Хүүснээс доош орохоор бидний гол судал баруун талд гараад өнгө нь хөх өнгөтэй. За тэгээд бэлгүүний махбодтой. За тэгвэл бидний зүүн судал хүүснээс доош орохоор голд ирээд тэгээд өнгө нь шороо махбодтой. Уучлаарай, хар өнгөтэй хий махбодтой. За тэгвэл хүүснээс доошо бидний баруун судал зүүн талд гараад шороо махбодтой шар өнгөтэй болж хувирдаг байна. Хүүснээс дээшээ 3 судалд ямар хий голчлон гүйж идэг юм бэ гэвэл бидний амьд итгэгч хий голлон гүйж идэг байна. За ингээ хүүснээс доошо 3 судлуудад голчлон ямар хий тэнд агуулгаж идэг юм бэ гэвэл уруу зайлуулагч хий тэнд гүйж идэг байна. За ингээ дараа нь бидэнд 6 гол хүрд байгаа. Хамгийн ихний хүрд нь зулаан хүрд, 4 салаатай, тэгээд хөх өнгөтэй. За энэ бол одоо яг бидний толгойн орой дээр тэгээд дотогшоо нэг 2 см орчим зайд байгаа. За тэгээд зулаан хүрд ногоон өнгөтэй. За дараа нь духны хүрд одоо бидний яг бэлгийн мэлмий байгаа. Энэ голд 2 хөмсгний голд гэсэн үг. Тэгээд дотогшоо нэг 2 хуруу зайтай. За ингээд 16 салаа судалтай. Өнгө нь хар өнгөтэй. За хоолой хүрд бол одоо улаан өнгөтэй. Тэгээд 32 судалтай. Одоо бидний энэ урд нь дадуулж исэн, дүрсэлж иснээс өөр тантрын дадлагууд дээр дүрсэлж иснээс арай жоохон өөр байгааз. За дараа нь зүрхэн хүрд 8 салаа судалтай. Тэгээд цагаан өнгөтэй. За хүйн хүрд 64 судалтай. Өнгө нь шар. Тэгвэл нууцын хүрд 32 салаа судалтай. Тэгээд өнгө нь хөх өнгөтэй. За бид ингээд дүрслэл үүсгэхдээ энэ маягаар үүсгэнэ. За эдгээрийн талаар бид дараагийн хичээл дээр дахиад ярих учраас илүү тодорхой болно. За ингээд та бүхэн санаж байгаа бол Нарувагийн 6 йогт голдуу хүйн хүрдэнд төвлөрдөг. За ингээд нууцын урангуйн дандарын усанд голдуу нууцын хүрдэнд төвлөрдөг. Одоо бясалгадаг гэсэн үг, төвлөрч бясалгадаг. За тэгвэл энд цагийн хүрдний тантрын усанд бид зулаан хүрд юм уу эсвэл духны хүрдэндээ илүү төвлөрч бясалгадаг байна. За ингээд Нарувагийн 6 йогийг судалж авах үед та бүхэн яагаад ингээд Нарувагийн 6 йогт хүйн хүрдэнд төвлөрдөг юм бэ? Өөр бусад хүрдэнд яагаад төвлөрдөг юм бэ гэсэн асуултанд юу гэж хариулж исэн бэ гэхээр хэрвээ бид нууцын хүрдэнд төвлөрөх юм бол одоо сексийн хүсэл төрөх магадлалтай. За духны хүрдэнд төвлөрөх юм бол хитрхи их бодол орж ирээд толгой өвдөд байх болцоотой гэж магадгүй маа гэж хариулдаг. За тэгээ зулаан хүрдэнд тэгвэл яагаад төвлөрдөг юм бэ гэхээр илүү их анхаарал тэнд төвлөрөөд ингээд маш их илүү стресстүүлээд байж магадгүй маа гэж тайлбарладаг. Тэгэхээр хүйн хүрд бол илүү тэнцвэртэй байдаг учраас дадлага эхлэхэд хамгийн тохиромжтой хүрд бол хүйн хүрд юм а гэж Нарувагийн 6 йогт хэлдэг байна шүү дээ. За тэгвэл одоо энэ цагийн хүрдний дадлагад бид ерөн зулаан хүрд юм уу духны хүрдийг илүү ашиглах нэ. Ялангуяа эхний 2 йогийн үед бид одоо яг духныхаа хүрдэнд төвлөрч бясалгана. За тэгвэл 3 ба 5 дугаар йогийн үед хүйн хүрдэндээ төвлөрч бясалгадаг байна. За энэ цагийн хүрдний 6 йогийн 4 дугаар йогт нь бид бүх хүрдэндээ бясалгадаг байна. Бүх хүрдэндээ.
бүх 6 хүртэндээ гэсэн үг. Тэгвэл хамгийн сүүлчийн 6 дахь йогийн үед мөн бүх хүрднүүд дээр тэгтээ гол судлын дагуу яг гол судлан дотроо төвлөрч туслагддаг байна. За энэ хүрээд бид өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа. Баяртай. За та бүхэн зориулга ерөөл уншихаа бити мартаарай. Баярлалаа.